Есүс бол Христ. Бид бол Бурхны хүүхэд. Бүх асуудал дууссан. Бузар морийн сүнс зайл, ариун сүнсний нөхөрлөл. Дэлхийн сайн мэдээ. Энэ гэрчээ та бүхний биеэс гарахгүй байна гэдэг бол таны дотор байгаа, таны сүнс доторх тэр угийн гим, тэр гмийн өрх гим нүгэл таны дотор маш гүнзгий байгаа гэсэн учраас та бүхэн энэ зүйлээс гэрч гарахгүй байна гэсэн үг юм. Би ч гэсэндээ пастор гэсэн Христийн хөдөлгөөнд байхгүй байсан тэр үедээ энэ гэрчлэлийг хийж чаддгүй байсан. Хийдгүү байсан. Гэхдээ тэр Христийн хөдөлгөөнийг хүсдэг гэдгийг тэр ухаарсан үеэс их бололоо тэрийг хүсснийхэн дагуу хүмүүний хүснээр гэрчлэлийг гаргаж миний хүсэж байсан тэр гэрчлэлүүд тэр Есүс Христийн хүч мэрэх мэдлийг эрхэлж гисэн. Тэгэхээр өнөөдөр авралын үйлчлэлийг тэгвэл Есүс Христийн тэр авралын үйлчлэлийн өмнөх Есүс Христийн нэвтрэх тэр ёслол юу байсан бэ гэхээр энэ маань сатантай хийх сүнслэх тэмцэл байсан байна. Бидний тэр Есүс Христ бол тэр үндсэн асуудалгүй хүн байсан. Угийн үндсэн асуудалгүй хүн. Тэрнгээс зогсохгүй. Бидний Есүс Христ бол бузар морин сатантай сүнслэг тэмцлийг шууд тулан хийсэн байна. Гэхдээ бид бүхний хувьд гэх юм бол бидний сүнслэг үндсэн асуудал юу вэ? Энэ гим нүхлээс дамжуулан бузар морин сүнсийг нураан унгаах тийм гарцаагүй тийм нууцыг бид нэр хийлж өгснөөс зогсохгүйгээр энэ үзлэг хийхгүй бол тэр өдрүүдэд болох юм бол хэцүү хүнд зүйлүүдэд бид нар тулгарх болно. Гэтэ тэр хэцүү зүйлүүдийг тулгархгүйгээр өнгөрч болох боломж байгаа. Энэ бол сүнслэг тэмцэл юм. Гэтэ өнөөдөр тэр хариултыг авсан өдөр нэгдсэн гэдэг хүлэмжшүүр байгаасаа гэж өрөөж байна. Тэгжээж та бүхэн энд цуглааныг аврах тэр зам нэгднэ гэсэн юм байна. Цуглаан гэдэг нь бол та нар хүмүүсийг аварж байхад Бурхны хаанчлал, Бурхны хөгжлийнхаа хувьд тэр өв залгамжлах тэр эрхийг авдаг байна. Өнөөдөр та болон бид бүхэн тэр Христийн тэр хөдөлгөөн дотор байснараа өөрийн гэр бүл болон үр удмаа аврах тэр замыг өрөөх тэр хариултыг авна гэдэгт өрөөж байна. Би хэлсэн тийм ээ. Есүсийн хайр чуулганд наалтаастаа байгаа тэр хүүхдүүд, та бүхний хүүхдүүд энэ дэлхийн сайн мэдээний тэр зам автоматар нэгдэж ариун сүнсний удирдлага байгаа учраас заавалчгүй та бүхэн эзний гол үр дүн гол дүр болж амьдрах болно гэж амласан байгаа тийм ээ. Өнөөдөр ч гэсэндээ нэгдүгээр мөргөлийн үгэн дээр болохоор тэр Хавайд Роберт Хилфилд гэдэг эрдэмтэн ирсэн. Хавайгаас. Тэгээд тэр хүн болохоор цэцэрлэгээс ахуулаад ахлах сургууль хүртэл академи хийж байгаа. За тэр оюутнуудын сурагчдын тоо болохоор 1500-аад сурагчтай. Тэгээд энэ үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд Есүсийн хайр чуулганд ирээд нэгдүгээр мөрөл төр хурж ирээд сэтгэл хөдлөлийг аваад сэтгэл хөдлөл нь хөдөлсөн учраас маань цуглаанд маш их хайрлсан. Тэгээд бас үнэхээр энэ цуглаанд ирээд еврей дэвлэг маш их авлаа гэсэн байна. Тэгээ манай цуглаан бас олон улсын сургуультай гэснийг сонсоод үнэхээр бас баяртай байсан. Тэгээ миний хувьд гэх юм бол илүү их баяртай байсан. Яагаад гэх юм бол
хамтдаа нөхөрлөл хамтын ажиллагааны гэрээг хийгээд тэр сургуульд ч гэсэндээ цаашууд дээр ч гэсэндээ тэр цэвэр агаартай Америктын хэсэг боловч тэр энэ дэлхий дээр хамгийн гоё газар бол Хавайд одоо тэр сургууль манд байрладаг. Тэгээд одоо өөрхөн сургуулийн хүмүүсийг ч гэсэндээ хамтын ажиллагаагаар бас тийшээ явуулах. Тэгээ манай хүүхдүүд ч гэсэндээ те одоо зуныхаа амрал дээр 2 3 сар тийш очиж одоо ертөнц солилцоо гэдээ ирэх бол үнэхээр сайн тийм ээ. Тэгээ Есүсийн хайр цуглаанд одоо байна наалтаа байна гэх юм бол та бүхний аялал энэ амьдралын аялал үнэхээр гайхалтай байх болно. Та бүхний хүүхдүүд үнэхээр илүү их гэрэлтэх болно. Тийм учраас маас цуглаан манай хүүхдүүдтэй хамт тэдний хүүхдүүдтэй хамт одоо ямар нэгэн зүйлийг хийх юм бол сайн байна гэсэн гээд эрхчлэлтэд тэнцээ очоод эх жилийн 3-4 сараас бас хамтын ажиллагааг хийх болно гэж энэ замыг нээгээд явсан байгаа тэр эрдэмтэн маань. Тэгэхээр би Америкт очиж ер нь Америкт байгаа олон тэр сургалтын тэр сангууд үнэхээр сайн мэдээг сонсоод эзний дотор зөвхт байх юм бол одоо энэ маш их том ажил хийгднэ гэж гисэн учраас үнэхээр Иесусийн Христийн тэр хөдөлгөөнийг суглаанд эхлүүлсэн байгаа. Тэгэхээр Иесусийн хайр цуглаан болохоор тэр зүйлүүдийг одоо энэ хийж байна. Магтаалын магтаалын мэргэжлүүдэд сайн босгоод хоёрдугаар мөрөглөөр одоо бүхий л хийн хүмүүсүүд онлайн интернетээр дамжуулаад тэр зүйлийг үзэж харж болохоор бүтээх болно. Бүтээх ёстой. Тэгээд тэр магтаалын багийн наадмуудыг бас цаашд нэг хийх ч юм уу те. Цааш ч гэсэндээ пастрын үгнээс илүүгээр бас сайн мэдээнэн дээр суйлагдсан магтаалын хөдөлгөөн эхлэх өдрүүд бас ойртож байна. Тийм учраас намайг өөрчлөл гэсэн номлол хийх юм бол та нар хийхгүй байгаас тээ. Тэгээ магтаалаар дамжуулаад намайг өөрчлөөрөө гэд хийхэд магтаалахад бүгд л дагаад хэлж байгаа шүү дээ. Бүр тэ бүх биеийн хөдлөө сэтгэл гэж юм бол өөрийгөө өөрчлөе гэж номлох юм бол илүү бүр царцаад илүү бүр хатуун болол илүү тэрнээс ч илүүгээр бүр хоосон тэ инээгээл магтаалаар болохоор өөрийгөө өөрчлөе гэж магтах юм бол өөрийн мэдлэгүүд нь хөдлөн баясч идэг ба. Тийм учраас сүнстэй амьсгалтай байгаа сүнс бүхэн Яхог магтахтун гэж хэлсэн байгаа тийм ээ. Дуулал хамгийн сүүлийн ишлэлээр болох юм бол юу гэсэн бэ гэхээр бүх сүнсүүд магтаж байхад эмчилгээ болон авралын тэр түүх тэр та бүхний хариултад авсан байгаа тэр замууд нэгдэх болно гэж хэлсэн байгаа юм зү. Тийм учраас бүгдээрээ эхлэхээсээ өмнө намайг өөрчлөөч гэсэн магтаалыг өргөцгөөё. Одоо дайлжийн та бүхэн хөдлөд эхэлсэн биз дээ. За өөрийгөө өөрчлөх ёстой. За тэгэхээр бид нар өөрийгөө өөрчилж чадахгүй бол зүрх болно. Өдөр бүр дайны талбар дээр байгаа учраас бид нар тэр айж амьдрах хэрэггүй, айж салах болохгүй зүгээр л инээх хэрэгтэй. Чи аз жаргалтай байна. Чи бол хүн юм. Идэж уугаад энэ дэлхийн бүхий л санаа зовлтуудыг авч хаяад бүгдээрээ баяр хөөртэйгээр амьдрал үнэхээр бүгдээрээ өөрчлөлцгөөе. Бүгдээрээ тэр бүлийг хаяад шин замыг
Есүсийн дотор эрх чөлөө байгаа. Сайн мэдээнд баяр хөөр бий. Баяр хөөртэй амьдрал өнөөдрөөс ахуулаад эхлэж байна. Кристо, Есүс бол Христ, бид бол Бурхны хүүхэд. Бүх асуудал дууссан. Бузар морин сүнсэл. Айрын сүнсний дүүргэлт дэлхийн сайн мэдээ. Үрчгэр ойргуулаа санаа алдах тэр амьсгалыг битгий орохоор жоохон асуудал битгий санаа зов. Өнөөдрийн энэ өдөр бэлэг юм бол бүгдээр хаан итгэлтэйгээр алхацгаая. Би ажралтай. Би амьдрал хайрыг авсан Бурхан Аавын хүүхэд учраас энэ дэлхийр жинэс би айхгүй. Инээгээд магтацгаая. Инээгээд бүгдээрээ магтаж үзье. Үнэхээр урд хүмүүсээ хаяад бүх зүйлээ хаяад шин алцамаар Есүсийн дотор эрх чөлөө бий. Сайн мэдээний дотор баяр хөөр бий. Баяр хөөртэй амьдрал өнөөдрөөс эхэлж байна. Өмнөх мөрөдөр хаяад бүх зүйлийг хин хүмүүсийг бүжиглцгээ. Инээгээд бүжиглээч сонирхолтой байгаа үстэй. Сайн мэдээний амьдрал үнэхээр сайхан. Есүс бол Христ юм аа. Гэд энийгээрээ өнөөдрийнхөө хүмүүсийг аваад хай гэсэн энэ хэслийг бүр 30 дахин оруулаарай заяа. Тэгэхээр бодоод үнэхээр та бүхний өмнөх 30 хүн чинь солигдох болно. Бидний Есүс болол заавалчгүй та бүхнийг өмнөх хүн чинь солигдож бузар морин сүнсээр тэмцэж ялна гэдгийг тэр үгээр өнөөдөр хэлж байна. Огтхон та бүхэн ариун сүнсний дүүргэлтээр дүүргэж байхгүй бол энэ бузар морин сүнсний сорилтыг бид нар давж чадахгүй. Тийм учраас Лук 4-ийн 1-р эшлэлээр юу гэсэн бэ гэхлээр тэр Есүс Христийн тэр байдал юу вэ гэж асуусан баг. Энэ бол ариун сүнсний дүүргэлт. Энэ ариун сүнснээр дүүргэгдсэн байхад бузар морин сүнсний өмнө сорилтын өмнө уурлаж тэрийг хөөн зайлуулж чаддаг. Тэгвэл ариун сүнсээр дүүрж чадахгүй бол хүнд уурлаж хүнтэй тэмцдэг байгаа. Тэгвэл өнөөдөр бидний Есүс Христ гэсэндээ ариун сүнснээр дүүрсэн учраас эцэст нь тэр бузар морин сүнсийн сорилтонд огтхонч тэр унаагүй. Өнөөдөр та болон бид бүхэн ариун сүнсний дүүргэлтийг чин сэтгэлээс авч чадвал Бурхны хариулах тэр зам нэгдэх Бурхны ивэлийг авсан хүнийхээ хувьд огтхонч бузар морин сүнсэнд өртөхгүй байх бол. Яагаад шашингууд дампууран үгүй болсон бэ? Бүхий шашингууд бузар морин сүнс сатан тэр зүйлүүдийн өмнө үйлчилж исэн учраас тэд нэр устан үгүй болж байгаа. За тэгвэл одоо Христ итгэл яагаад шашин болоод байна вэ? Нэг үгээр хэлэх юм бол өөрийн сүнсэнд ариун сүнсний дүүргэлт гэж юу вэ гэдгийг мэдэхгүй учраас ийм зүйл дүртээд байна. Тэгвэл та бүхний сүнсэн дотор ариун сүнсээр уушлагдсан хүмүүсийн хувьд болохоор та бүхний дотор 3 зүйлийн сүнслэг зүйл сэргээгдсэн байдаг. Бузар морин сүнсүүдэд үйлчлдэг биш. Тэдрийг захирдаг, нууцсан унгаж чаддаг тэр хүч байдаг. Хараалт тэр гимшлийн дотор айж сандарч доторх биш.
та нарын дотор байгаа тэр Христийн дотор байгаа Христ юу гэх юм бол тэр хараад бузар мозор зүйлүүдийг загалмаа дээр бүх зүйлийг дуусгаад дахин амьдлтын хүчээр мөнхийн амьнаар та нарт өгсөн байгаа. Тэгвэл эцэст нь гэх юм бол Иесус Христийг сүнс дээр хүлээж авч хад тэр Иммануэл болсон Бурхандаа хамт байна гэсэн тэр итгэж байгаа тэр итгэлийн дотор Бурханы уулзах мөнхийн тэр зам нэгддэг байгаа. Энэ зүйл байхгүй байгаа тэр хүмүүсээ гэх юм бол сүнс дүүлждэг, сүнсэд автсан нэгийг дагаж явдаг, сүнсэд үлдсэн тэр нүглийн үгийг дагаад тэгээд эргэлтэн дунд эргэлзээний дунд орсон тэр эргэлзээнөөсөө гарч чадахгүй нөхцөл байдал байдаг. Тийм болохоор Эхлэл 3:15 дээр байгаа тэр эмэгтэйн урдан болсон тэр Есүс Христ нь тэр могоон толгойг бяцалж байхад тэр гурван эрх мэдэлд та бүхний сүнсэнд байгаа учраас өнөөдрөөс ахуулаад та бүхэн энэ зүйлийг хэрэглэдэг юм уу шантарч унгаж цөхөрөхгүйгээр сорилтонд орохгүйгээр та нарын тэр сүнсэн дотор байгаа тэр Христтэй хамт байгаа тэр Иммануелийн хүч чадлыг та нар хэрэглэх эрхтэй хүүхдүүд юм шүү. Хүүхдүүд гэдгийг өрөөж байна. Та нарын бие зүрстгэл дотор байгаа тэр та нарын сүнсэн дотор байгаа тэр сүнслэг асуудлыг тэмцэхийн тулд та бүхний дунд сүнсээр энэ дэлхий дээр ирсэн гэж байна гэсэн. Энэ гим нүглийн эрх хүчийг таны сүн дотор байгаа энэ эрх хүчийг та нарыг тэрийг устгаж өгөө болохын тулд сүнслэр ирсэн гэсэн үг юм. Энийг мэдхгүй байсан Мойсегийн хувьд Бурхны дуудлагыг авснаас зогсохгүй үний биеийн тэр чигээрээ тэр төрлөг болсон байсан. Өнөөдөр та бүхний сүнсэн доторх тэр гим нүглийн хүч чадал эрх мэдэл үнэхээр эвдэрч нуурж унахгүй байгаа бол эвдэхгүй байгаа бэжж тэрнгээрээ итгэх гээд үзээд байна гэсэн үг. Яагаад вэ гэхээр үний бие сэтгэлийн сэтгэл хөдлөл бол Эхлэлийн 3:15 юм. Та нар өөрөө аяанда өөрснөө асуудлуудыг шийднэ гэж тэмцэж тэр хүмүүст өөрснөө сайсрах гэж тэр хөдөлгөөн хийж тэмцэж байгаад илүү тэрнээсээ сонирн байдалд орж илүү нуралтанд дундалтанд ордог байгаа. Тийм учраас та бүхэн өөртөөсөө илүү хүчтэй хүнтэй уулзах юм бол айгаал эсвэл бол жоохон хүчтэй нэгтэй байх юм бол зүхтагтай эсвэл бол нуугддаг байгаа. Тэгвэл одооноос ахуулаад тэр тийм баг зүүж амьдрахгүйгээр үнэхээр өөрийнхөө зүрх сэтгэл сүнсэн дотор байгаа тэр гүнзгий нөхцөл дотор байгаа та бүхний хянаад байгаа тэр бузар морийн сүнсийг тэр гим нүглийн эрх мэдлүүдийг бид нар чөлөөлж чадах тэр Бурхны сүнсийг би өөртөө хүлээн авч Бурхны Христийн сүнсийг өөртөө хүлээн авах нь чухал юм. Тийм учраас хүлээн авсан нэг нь тэр Христийн тэр нэрд итгэж нэгэнд Бурхны хүүхэд болох тэр эрхийг өгсөн тэр цус болон бүх махан биеэр тэр хүний махан хүслээр биш заавал тэр Бурхны хүүхдүүд болж тэр гим нүглээс уушлагдах болно гэж хэлсэн. Тийм учраас тэр уйман өвчтөй байсан тэр нөхдүүд тэр Бурхны хүү эмэгтэйн урдан болсон тэр Месиа ирсэн тэр үгийг сонсоод намайг тэр хүний өмнө л аваачаад өгчлөө гэсэн тэр итгэлийг тунхаглаж байхад
тэр уйман өвчтөе тэр хүн гимээс чөлөөлөгдсөн ба. Тиймээс Матайгийн 9:2 дээр маш чухал мессеж өгсөн. Уйман өвчтөе тэр нэг хүмүүс л тэр бие нь одоо тэгшрээд идэх болтгоо гэсэн тэршил байсан. Чи бол гэв нүглээс уушлагдсан гэж хэлж байгаа. Тэгэхээр би тэр биед байгаа асуудлыг тэр биеийн асуудлыг ерөөсөө бариу. Чиний дотор байгаа гэм нүгэл уушлагдсан гэж хэлж байгаа тийм ээ. Луг 13:16 дээр 18 жилийн хугацаанд тэр хүнийг байрж байсан тэр сохор хүнийг 18 жилийн хугацаанд тэр сохор байсан тэр хүнийг эдгэхийн тулд Есүс Христ ирсэн байгаа тийм ээ. Тэгэх юм бол та нарын тэр сүнсэнд үнэхээр гүнзгий та нар өөрөөсөө ч мэдэхгүй байгаа тэр гэмийн үндэс тэр гэмийн эрх хүчлэр та бүхнийг эдэлсэн байгаа. Тэр хүлсэн байгаа. Тийм учраас тэр Есүс Христийн гэм нүглийн хүлээсээс тайлах тэр эрх мэдэл болохоор тэр хамгийн бидний үндсийг солих гэж байгаа тэр чанараар. Тэхгүй болох юм бол бидний тэр үндэс бол хизээж өөрчлөгдөхгүй. Бид нар тэр өмнөх хүнийхээ тэр чанарыг өөрчлөх ёстой. Тэгж бид нар ариун сүнс ажлыг хийн, ариун сүнсээр дүүрж, бузар морийн сүнстэй тэр сатаандаа тэмцэж тэнцээс бидний ялтыг болдог. За тэгвэл тэр үндсээ тэр солих юм бол яах вэ? Тэгэх юм бол бидний тэр шархууд бид нар ерөөлөөр өөрчлөгдөж байгаа. Өнгөрсөн байгаа тэр бүтлгүүтэл бидний хин нэгэнд хийлж чадахгүй байгаа тэр асуудлууд гэсэндээ бүхий л тэр зүйлээр ерөөлийн суурь болон өөрчлөгддөг. Бүр эсн хүртэл тэр тэмээд явж байгаа тэр цуурхлууд ч гэсэндээ ерөөлүүд болж өнгөрдөг байгаа. Тийм учраас одоо тэр бидний тэр ачаага Христийн өмнө буулгаж байхад бид нар Есүс Христ энэ дэлхийн тэсгэр хүртэл эзний Есүс Христийн гол үр өгөөлийг гүйцэтгэх хүмүүс байх болно. Тийм учраас одооноос хаваалаад өчигдөр өнөөдөр хизээд ч мөнхөд тэр нэгэн хിവэрэ байдаг тэр Есүс Христ биний эзэн болсон учраас бид нар хизээж гэсэндээ бид тэр шин эд эсүүдээр сэргийгдэж байдаг юм. Гэхдээ хүмүүс энэ дэлхий дээр өвчин тусах юм бол тэр бүхий л тэр үндсэн уул суурийг бид нарт цуснаасаа олж харах гад байгаад идэг. Тэгэхэд Есүс Христ яадаг юм бол тэрний шалтгааныг гэм нүхлээс хайдаг байгаа. Хүмүүс яагаад тэгвэл уйман өвчтөй болоод байна? Яагаад гэх юм бол тэд нар бүгд тэр гэм нүглээс эхлэлтэй байдаг. Тийм учраас та бүхний сүнс таны сүнсэнд байгаа тэр гэм нүглийн эрх мэдлийг уучлахын тулд Бурхны хүүхэд энэ газар ирсэн юм. Тийм учраас Матай 9:6 дээр хэлсэн байдаг тийм ээ. Есүс Христ бол энэ гэм нүглэл уучлагдах тэр аргыг мэддэг хэлж өгнө гэж хэлж байгаа. Мэддэг гэж хэлж байгаа. Бузар морийн сүнс өвчин захирдаг бол сайн мэдээ бол та бүхний сүнсийг шин болгож, шин бүтээл болгож өгдөг юм. Тийм учраас Есүс Христ та бүхэнд сүнслэг асуудлуудыг эмчлэхийн тулд энэ газарт махан бие болгон ирсэн юм гэсэн үг юм. Махан бие өмсөн ирсэн юм гэсэн үг. Бидний сүнсийг аврахын тулд Бурхан биднэрт амлалтыг өгсөн. Иохан 1:11 дээр юу гэсэн бэ гэхээр та бүхэн хараарай. Өөрийн газарт байгаа өөрхөн хүмүүс нь өөрхөн ард түмнүүд хүн төрлөختнийг хүлээж авахгүй байгаа учраас тэр
Тэр бүх хүмүүс авсан байгаа учраас бүх зүйлүүдийг тэр Есүс Христийн нэрээр тэр хүний хүлээж авснараа Бурхны хүүхэд болох болно гэсэн. Есүс Христийн дагалдагч мөнхийн гэр бүл байсан учраас бид бүхэн та бүхэн сүнслэг тэмцлийг хийж байгаа юм аа. Ром 8:2 дээр Христийн дотор сүнслэг тэмцлийг хийж байгаа нэгдэн учраас л Христ дотор нэг Учир нь Есүс Христ доторх амийн сүнс хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чиглүүлсэн гэж хэлж байгаа. Тийм болохоор илчлэл номн дээр 3-ын 2 20 дээр юу гэсэн бол тэрийн өөрийнхөө суудлаас бид бүхэнд хэлж өгч байна. Сүнслэг тэмцэлхий. Тэгэх юм бол чи илүүгээр идэж илүүгээр уух болно. Сүнслэг тэмцлэг хийх юм бол би та бүхний гадна нэрээ тогшиж байна. Хин ч гэсэн миний дуу хоолойг сонсоод үдээ нээж өгөх юм бол би тэнцээ орж би тэрнээс илүүгээр та бүхэн идэж уух болно. Идэх болно. Та нар сүнслэг тэмцлэг хийхгүй бол тэр гим нүглээр дамжуулаад биднээр тэр зурсгалын хаалгыг нээдэггүй байгаа. Зүрх сэтгэлээ нээж байгаа нэгэн тэр гим нүглийг эвдэж чадсан хүлээсийг тайлж чадсан хүн тэр зурсгалын хаалгыг нээдэг. Яагаад гэх юм бол Иохан 10:7 дээр өгсөн болохоор Есүс Христ бол миний амьдралын тэр зам юм аа. Учираас тэр юм. Би үнээр та бүхэнд хэлье. Би чиний амьдралын бүх ил хаалгаа гэж хэлж. Тэр Есүс Христ бидний сайн хончин учраас хизээдэж гим нүглийн эрх нүглийг хүлээсийг тайлж хаалгыг нээж Есүс Христ та ирээч би эзэн танд үйлчлэх болно. Тэгээс хизээд чамайг 24 цагаар хүлээн авлаа зөвлөлтөөр 25 цагийн явдлаар Бурхны сүнсийг хардаг байхыг өрөөж байна. Болдрын алдрыг харахыг өрөөж байна. Иохан 5:24 дээр хэлсэн ба би юмнэр та бүхэнд хэлье. Миний үгийг сонсоод намайг илгээсэн гэдэгт итгэж байгаа тэр нь мөнхийн амийг авч шүүлтэнд орохгүй учраас үхлээс амь руу та бүхэн шилжих болно гэж хэлж. Шилжигдсэн нэг. Тийм учраас та бүхний махан биеийн бүхий л амьдрал тэр тэнцвэрийг олж тавьж өгөхийн тулд Матай 8:16-17 дээр бидний Есүс Христ болохоор хэлсэн байна. Тэгээ маш олон сүнсэнд итгэсэн хүмүүсийг Есүсийн өмнө авчирсан байгаа. Тэгээ Есүс сүнсэнд бузар морийн сүнсийг эзлэгдсэн тэднэрт үйлчлэлтэй хүмүүс байна. Сүнсэнд эзлэгдсэн тэр хүмүүсийг дагж явчихсан хүмүүс ингэж шашинлаг зүйлэнд хавчигдаж тэрэндэж одоо нэг хохирсон хүмүүсийг хэлж байгаа тийм ээ, сүнсэнд үйлчлдэг хүмүүс. Есүс Христ одоо юу гэсэн бэ гэхлээр үгээр юу гэж хэлсэн бэ гэхлээр эмхний өрөөдөн болсон тэр Есүс Месиа Христийн нэрээр би та бүхний сүнсийг чиглэж байгаа учраас түүний сүнсэн дотор байгаа төрүүлж орсон тэр нөхөр Бузармын орын сүнс сатаны хэрэгжүүллийн хүлээс бол Есүс Христийн нэрээр тайлагдах болтугай гэж хэлж. Тэгэхэд тэр өгж болж байгаад тэр та бүхний биед эдгэрэл бий болж хүлээс тайлгаж байна. Ингэж та нарын сүнс болон тэр мах биеийг эмчилж байгаа тэр Бурхан тэр Христийн сүнсээр та бүхэнтэй хамт байгаа учраас өнөөдрөөс ахвалаа та бүхэн гим нүглийн эрх мэдлийг хизээ цамцлан тэмцэж өгөө болоод Христтэй тэр сатантай сүнслэг тэмцлэг байн хийж байгаарэ гэж өрөөж байна. Тийм болохоор Матай дээр 8:17 дээр харах юм бол энэ нь иш үзүүлэгч Исаигаар дамжуул бидний сул дорой байдлыг тэр өөртөө авч бидний өвчнийг үүрсэн гэж хэлүүлсэн биелэхийн тулд байлаа гэж. Бурхны хүүхэд болсон Есүс Христ
загалмаагаар л дамжуул биеллийг олсон та нарын сүнс болон тэр махан бие эдгэрлийг авч тэр юрэлийг авсан ба. Тийм учраас Исаягийн 50-ын 5-6 дээр гарцаагүй та бүхэн шалгаж өгсөн байгаа. 하나님의 아들 예수 그리스도가 찔림은 우리의 허물을 인함이요 그리스도가 상함은 우리의 죄악을 인함이라. 그가 여러 가지의 징계를 받음으로 우리가 평화를 누리고 그리스도가 채찍에 맞음으로 우리가 나음을 입었도다. Гэвч тэр бидний нүглийн төлөө хатагдан бидний гмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө түүн дээр гисгэлт бож түүний шарахаар бид эдгэрсэн гэж бодож байгаа. Ийм загалмайн өрөөлөөр бид нар зүр сэтгэлдээ сийлэн амьдрэх хүмүүс дотор хүмүүсийг ариун сүнсээр дүүрсэн хүн гэж хэлдэг байна. Тийм учраас ариун сүнсээр дүүрсэн хүн болвол энэ зүйл зүрстгэлтэн сийлэгдсэн, сүнсэнд сийлэгдсэн, биеинд нь сийлэгдсэн учраас сатаанд хизээч өргөтүүлдэггүй, сатаантаа хизээч тулдаггүй. Өнөөдөр хүртэл та бүхэн сатаанд өртөжсэн бол өнөөдрөөс ахуулаад, одооноос ахуулаад тэмцэлж чаддаг христчин байхыг ерөөж байна. Тийм учраас өнөөдөр Бурхны өгсөн тэр ёроол эрх мэдлийг хэрэгжилж чадахгүй байгаа хүмүүс дотор Библиэлд бичигдсэн байгаа. Хүчтэй нэгэн гарч ирээд тэр айлын одоо нэг том хүүх гарч иж. Түүх. Хүчтэй нөгөө сүнслэг зөвн мэддэггүй бол аавынхаа бүхий л эрх мэдлэг хөрөнгийг аваад явсан байгаа. Явсан боловч тэр туцаан урсган тэр хаан хоолноос эдсэн нэгэн болсон. Тэр Бурхны каленбуригийн тэр загалмайн хайрыг зүр сэтгэлдээ сийлсэн гэдгийг мартаад эд баялагт нүдэн сохроож зэгсгийн нүдэн сохорч бозор одоо арх дарс ууж амьдарч явж байгаад бүтлгүүдэд аавынхаа гэрлээ очиё гэд нулимсаа туслуулан аавынхаа гэрт очисон боловч аав нь тэрийг хүлээж аваад тэрийг бүгдэн гэртээ очиход тарган малыг гаргаж өгöd хүүхдээ хүлээж аваад түүнийг дайлаад угтаж авч хүүхэд гомдлсон учраас тэр сайхан амттай идэгтэй байлгийг махыг идсэн боловч тэр одоо цэцэгээ алдаж одоо тэр зүйлийг гаргаж байгаа ийм нэлтэй түүх гардаг. Тэгэхээр ах トゥ хоёр байсан нэг ах нь тэгж явж зохорж явж байгаад хурж ирээд даав нь хүлээж авахд нэг нь хүлээж авахгүйгээр тэр одоо гомдол гаргасан тэр зүйлийг зүрстгэлийг одоо баяр төртөөр хүлээж аваагүй байгаа тийм ээ. Тэгэхээр та бүхний сүнсэн дотор гим нүгэл байгаа учраас ийм үйлдэлүүд гарч байгаа. Бурхны хайрыг тэр том хүү тэр хайрыг зүрстгэлдээ сийлсэн байсан бол тэр аавын гаргаж байгаа зүрстгэлээс илүүгээр тэр хүүхдээс гарах байсан тийм ээ. Энэ Библиэлд гарч байгаа хоёр хүүхдийн түүх гараад байна. Тийм учраас хоёр хүүхэд нь бузар морин сэнст хөлөгдсөн боловч тэр аавын тэр залбирлаар хоёр хүүхэд нь тэм гим нүгэлтэй байсан бол аавын тэр сэтгэлийн хичээнгүлэн залбирлаар тэр хүүхэд бага хүүхэд нь ухаарлыг авсан учраас тэнцээ ухаарлын тэр амлалтын тэр бүгжийг авсан ба гэрээний бүгжийг авсан ба тэр Бурхны тэр хайр Калбури загалмайн тэр осон тэр хайр зүр сэтгэлийг бид өөрийн зүр сэтгэлдээ сийлэн оруулаад тэр хайртай байж байхад бид тэр хизээж бузар морин ёрын сүнснээс сорилтонд орж түүнд өртөхгүй байх болно.
За тэгэхээр өнөөдөр Библийн ишлэлээр гарч байгаа энэ бузар морин сүнсний энэ хийж байгаа энэ ажил дээрээс улбаалan та бүхэн энэ зүйлээс мэдэж ухаарлыг авч та бүхний удам өрөөгдөх болтугай. Энэ бүх тэгэхээр өнөөдрийн цөм ишлэлээр гарч байгаа энэ агуулгыг та бүхэн ухаарах юм бол та бүхний итгэлийн амьдрал эхлэж байна гэсэн үг юм аа. Тэгэхээр энэ дэлхий дээр амьдарч байгаа бүхэл хүмүүсийн амьдрал бүгдээрээ ил дот харцгаая. Зөвхт хүн нэг ч алга байна. Бүхий л хүмүүс гим нүгэл гэдэг зүйлээр дамжуулаад тэр сүнслээр Бурханаас холдогдсон байгаа. За тэр Исая 64-ийн 6 дээр маш чухал ишлэл байгаа. Тэр бүхий л хүмүүс дандаа эсрэг бодолд байгаа. Бидний зөвхт байдал бол бохирд хувцастай адилхан юм. 66-гийн 6 дээр бид бүгдээрээ бузар нэгэн мэт болсон бөгөөд бидний бүх зөв зүйлс нь бохир хувцас мэт байдаг. Бид бүгдээрээ навч мэт хатаж бидний нүгэлд биднийг салхи мэт хийсгсэн гэж байгаа. Тэгэхээр гим нүглээр ахуулаад завхар гим нүглээр дамжуулаад одоо хар тамхи хэрэглэж бүх төр зүйлүүдээр одоо бохирлогдсон боцоглогдсон байна гэсэн. Ингээд яг тодорхой ингээд харах юм бол хүн тэр чигээрээ бүгд сүнслэг нэг үгээр хэлэх юм бол тэр сүнслэг асуудалд тэглэлцсэн байгаад. Гаццсан. За тэгэхээр сайхан жижигсэн тэр залуучууд цуглардаг газар хаана вэ гэхээр тэнцээ их сургууль тийм ээ. Их сургууль дээр очих юм бол тэдний хийж байгаа тэр соёлууд дотор байх юм бол бүгд л тэр сүнсний бузар морин сүнсний соёлд байгаад байдаг. Тэр сайхан шижир залуучууд Соклийн одоо тэр ууцугланд очих юм бол тэгээд уулзах юм бол тэгээл тэнцээ явах юм бол архиуж байгаа бүгдээр нийлээл архиудаг. Энэ болохоор бас сүнслэг соёл. Тэгээд Маколинийг аягийг уучих юм бол тэгээл явж байгаа л тэнцээний ядах юм бол мэрэг тэлэг үзүүлэл өөрснийхөө хамаг юмнуудыг ирээдүг гэсэн тэр зүйлийг бодродод мэрэг төлөгчүүдэд очиж ирээдүгөө харуулаад тэгэл тэдэртэй ингээд уулзах юм бол тэдний сэтгэл хөдлөлүүд нь нэг болол тээ. Тэгэл салд нийлж чадахгүй байгаа нэг юм бол тэгэл хоорондоо зүгээр төр зургийн сэтгэл хөдлөлтөнд автаад хоорондоо уулзаал тэнцэнээс одоо тий эртгэл тэгэл жирэмсэн боллоо ч юм уу тий. Тэг ингэ сонсон эрэхтэй нүртэл тэрнийхээ одоо харилцаал боголт таслах ч юм уу тий. Тэг өнөөдөр тэр хаваагаас ирсэн тэр хүн болохоор тийм хүүхдүүдийг Америк руу өргөж аваад Америк явахын тулд төр зур ирсэн байгаа тийм хүн байсан. Өнөөдөр тэр мөргөл дээр ирсэн тэр хаваагаас ирсэн эрдэмтэн. Тэгэхээр энэ Солонгос улс гэсэндээ ийм сүнс бузар морин сүнсний соёлууд маш их таарсан. Тэрэн дотор донтолтууд маш их байран энэ их одоо бузар морин соёл донд амьдарч байна. Энэ их хүчтэй Солонгос улс ч гэсэндээ. Тэгвэл та бүхэн Библиэлд байгаа зүйлийг цуглаанууд хэлшгүй байгаа тэр зүйлүүдийг Бурхны өмнө буруу зүйлийг дамжуулж байгаа. Авралыг авсан биднээ хизээч Нийлчлэл номны 12-ийн 9-ийг бид нэр тэр чигээр нь сайн төгсгөл батлан уншиж мэддэг байх ёстой. Авралыг аваагүй хүмүүс энэ зүйлийг мэдэхгүй байж болно. Гэхдээ та бүхэн авралыг авсан учраас та Бурхныг амьд байгаа гэдэгтээ хүлээн зөвшөөрөөд мөрөглийг хүндэтлийг өргөөд Христийн нэрээр залбирч байгаа бол энэ нууцыг мэдэхгүй бол огтхон тэр та нарын залбирж байгаа залбирал буруу байх болно. Ийм сүнслэг зүйлийг та бүхний хараа гэж мөрөглөх хүндэтгэлийг өргөхгүй болвол та бүхэн зүгээр л ингэж байгаа тэр сүнснүүдэд үргэж байгаа үйлдэл үлгэж байгаатай ялгаагүй. Тийм учраас та бүхэн
өөрийнхөө зүрх сэтгэлийн тэр зүрх сэтгэл хөдлөлөөр тэр зүйлийг тэмцэж байгаа. Тэгэхээр та бүхэн зүгээр өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр дамжуулж мөрөл хүндэтгэлийг өөргөж тэмцэж байгаа бол энэ маань өөрөө бас буруу руу хөндлөдөг байгаа. Тэгвэл 30-40 жил залбирч яваад эцэстээ хариугаа авахгүйгээр эцэстээ буруутай уур хэрдээ хилэнтэй гомдлсон хүн болж байгаа. Тэгээ өөрөө би ямар шашин шүтгүү гэсэн хэрнээ амьдралынхаа туршид мөрөглийг хүндэтгэл цуглаан авчаад айстай нэгэн бүтлгүүддэг нэгэн зовтон амьдрдаг нэгэн болдог бай. Шинжилж өгөөч гэсэн форум тийм хөдөлгөөнд очиод бурхны өмнө одоо загнуулж зодуулсан учраас тийм болж байгаа. Бурхан бол биднийг загинж тэгж доддог нэг юм биш. Бурхан бол зүгээр л авралыг өгөхийн тулд ирсэн нэг. Тэгэхээр бурхан та бүхнийг зохиож зодоод байгаа юм биш. Та бүхэн өөрснөө бурханд үйлдэл гаргаад байна гэсэн. Бурхан Бурхныг та бүхэн гим нүгэлтэй амтан гэж та нар нөмөлсөн нь та нар өөрснөө л бурхан руу гарч нөлөмж байгаа тийм ээ. Бурхан хизээ та бүхэнд ташуураар ташуурцсан билээ. Та бүхэн өөрснөө бүтэр ташуураар ташуурцсан ба. Байж боломгүй худал хуурмаг тэр зүйлийг очоод телевизээр жинглэн дадлангуу зүгээр юм шиг ингээ ярьж байж байгаа тэр бүх зүйлүүдийг байж болно гэж юу. Бүх тэр өгнөх хүмүүсийн тэр мэдрэлийн захын мэдрэлийн системүүдийг мэдрэлийг хөдөлгөж тэр хүмүүсүүдийн тэр дотор байгаа зүрх сэтгэл хөдлөлийг гаргаж байгаа энэ шашинлаг үйлдэлүүд үнэхээр буруу зүйл юм. Тэгэхээр Иесусийн хайр цуглаа Иесус Христийн итгэгчдийн цуглуулад Иесус Христийн жинхэнэ тийм телевизийг бид нар бий болгож дэлхийн сайн мэдрэмж гаргах болно. Тэгж байж тийм одоо тэр тэнгэрлэг зүйлийг өөртөө агуулсан удирдан зохион бол тэнгэр зүйлийг өөртөө бадгсан мундаг хүмүүсийг одоо олон төрнөөс гардаг би итгэж байна. Өнөөдөр Магдалин баг ингээд харахтаа зүрсгэл өвдөд харахгүй уйлжлал үнэхээр уйжилтмаар яагаад гэх юм бол тусалж чадахгүй байгаа даа маш их. Үнэхээр Магдалины мэрэгчлэлтэнгүүд цуглаад бидний компаниуд тэднийг үнэхээр ивент итгээд тэднэрт даалга ташаа тэднийг бас тайтгаруулж өгдөг те. Энэ төр зүйлийг дэмждэг бол үнэхээр сайхан тийм ээ. Магдалины баг их яриад байна. Хийж байгаа дургуйхан бол мэдээж хайж авах бах. Ийм зүрх сэтгэлээр тэр хүмүүсийг харах юм бол та бүхний сүнс авралыг авсан биш. Тэдэрт гим нүглийн хүлээс нь байна л гэсэн. Хиймээр байгаа болооч болохгүй байгаа бол би өнөөдөр та нарын өмнө хэлж байна. Одоо эхэлнэ. Тэмцээс манай Иесусийн чуулган болвол медиагийн телевизийн тэр бодит байдлаар та нарын бүхий л тэр сүнслэг контентуудыг гаргаад энэ дэлхий рүү түгэх болно. Тиймээс одоос ахуулаад та бүхний бүхий л амьдрал дотор байгаа тэр амьдралыг тэр өдрийн тэмдэглэл болгон үлдээгээрээ бичээрэй. Амьдарч байгаа би яаж тэр үхэж байгаа сүнсийг аврах бэ? Амьд байгаа бурхан надад мөнхийн аймыг өгсөн учраас би тэр ивэлээр дамжуулж юу хийх ёстой вэ гэдгийг бичээрэй. Тийм учраас катокийнхаа групп дээр эмож
Эможи дээрээ та бүхэн бичээрэй. Бурхан минь би юу хийх ёстой вэ гэсэн тэмдэглээг үлдээгээрэй. Тэгээд та бүхэн тэр мессежээ уншаад та өөрийнхөө зүрх царайгаа харах юм бол хийх ёстой ажил харах болно. 오늘 여러분 하나님의 언약 그 계약을 안 믿도록 만드는 것이 바로 뭡니까? 옛뱀군 마귀라고도 하고 온천하를 깨는 자가 사탄이 되어 에덴 동산에서 사람을 꿰어가지고 넘어뜨린 놈이 이놈입니다. Тэгэхээр та бүхний амьдралын саад толгор болж байгаа тэр нөхөр бол юу гэх юм бол Эден цэцэрлэгтэр тэр хүмүүст гим нүглүүдийг үүрүүлээд гаргасан тэр нөхөр юм. 예수님에게까지 찾아온 놈이 바로 이놈입니다. Есүс Христэд дээр эцэст нь хүртэл гарч тэрэн дээр ирж исэн нөхөр бол энэ нөхөр нь бол тэр өмнөх тэр могоо гэлж байгаа юм. 모든 사람들이 육신전 몸뚱아리 사상의 길들여졌다 이 말이야. 사상. Тэр том нөхөр гэлтийн гот ингээд тэр дотор нь хүмүүслэн бол тийм төсөөлөл үлдсэн байгаад байдаг. Энэхэн бол тэр махан биеийн тэр төсөөлөл дотор өртсөн учраас тэр төсөөлөл байгаа учраас тэр бидний сүнсэн дотор байгаа тэр бузар морин сүнсний үлдэг олж харагдж байгаа тэр бузар морин сүнсийг одоо гэдэг нуцж байгаа тэр зүйл бол Библи юм. Тэгэх юм бол бүх хүмүүст өөр төр зүйлд нь соёлоор дамжуулж ороод мэрэг төлөг үздэг, бөө цашин өргөлдөг, дахил өргөдөг ийм соёлуудаар дамжуулаад одоо байгаа бүхий л хүмүүсийг нуран унж байгаа. 그래서 이름 모를 질병이 사람이 지금 사람들에게 찾아옵니다. 이름 모를 Тэгээ ирэм муу гэдэг нэг өвчин өдр хүмүүс гэж юм болгоо. Тэгээд энэ ирэн муу гэдэг нэг өвчин яриад иймэрхүү өвчин ирж бодлоо болоо. Ийм сонин үл мэдэгдэх өвчнгүүд хүмүүсийн буй зүрх одоо махан биеийг одоо маш их одоо хэцүүдүүлдэг тийм ээ. Захтандаг өвчин одоо тий мэдрэл сэтгэл зүйн өвчин, сэтгэл гутралын өвчин, атопи гэдэг нь болохоор одоо аллергинууд, ганцаардал тий тэр харанхуйн хөөч гэл энэ хийлж болохооргүй аимшигын тэр өвчин зовлон хүн төрлөختний биеийг таршлаан зовоож байна. 집집마다 엘리트 집집마다 나타나고 있는 Тэгэхээр элит гаралтай гэр нэг бүлборлоноос гаралтаас тэр сонин өвчтөй хүмүүс бий болж байгаа юм тийм ээ. Тэрийн шинжлэх ухаан олж чадахгүй мэдэх чадахгүй байгаа тэр өвчин тэр хүмүүсийн зүрхт биед тархсан байна. Шинжил судлах аргагүй энэ сэтгэл зүйн сэтгэл мэдрэлийн өвчнийг яах вэ? Одоо маш хурдцаа тархаж байна. Египтээс гарсан 23 дээр харах юм бол 공중권세 잡은 자를 따라 점술 우상 여러분 이 문화에 빠지면 너희 아비로부터 3차적까지로 저주 시스템 чи надаас өөр буртаа байж болохгүй гэж хэлж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ маань болохоор чи тэдэнд мөрөж тэдэнд өгсөж болохгүй чинь чиний бурхан эзэн бол хайртай бурхан бөгөөд чамааг үзэн ядагчийн 3 4 дэх үеийн хүүхдүүд хүртэл эцгүүдийн чинь нүглийн шийтгэлийг буулгана гэж юм. Тэгэхээр 3 4 дэх үе хүртэл маань харагдах болно гэж хэлж байна тийм ээ. Тийм учраас бурхан Египтээс гарсан 6-гийн Египтээс гарсан 6-гийн 12 дээр Асэсний өмнө үзэгтэн Израилийн хүү чамайг сонсоогүй байгаад фараон чамайг хэрхэн сонссон байх билээ гэж 10 дугаар 11 дээр Эфесос юм аа. Харин сүнсээр дүүрээ гэсэн үг юм. Энэ нь өөрөө
싸움할 수 있다. Эс нь эзэн дотор байгаа түүний чадлууд агуу чадал болоод бэхжигдэхүүн. Та нар Деволын залим ихний эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурхны бүрэн хуйг дуулахыг өмс. Учир нь бидний тэмцэл бол бахан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энхүү харанхуй ертөнцийн хүчүүдэд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ. 베드로전서 5장 7절 8절에 보니까 1-р Петр дээр 5-ын 8 дээр юу гэж гарч ирнэ вэ гэхээр 1-р Петр 다 살아계신 주께 5-ын 생명과 능력과 응답인데 тэр та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх зовнилоо түүнд үүрэл гэж хэлж байгаа. Тэгэл даатгалчих юм бол бидний харж өгөөл, хамарж өгөөл, даасгал гаргаж өгөх гээд ах чинь та нар өөрснөө энэ зүйл зовнилуудаа өөрөө үүрээд байгаа байхгүй юу? Даатахгүй байгаад байгаа байхгүй юу? Тийм учраас та бүхний зүр сэтгэлд байгаа зүр бозар моринсны хүлээс тайлагдахгүй байгаа учраас та бүхнийг архирах хахамтай арслан мэд тэр бозар моринсүнс та бүхнийг гитэж явж чад нэгэн өдөр та бүхнийг залгигдаг байгаа. За энэ болохоор хортовтор биш байна. Бишимшиг байна. Та нарын үзүүлэлт нь өндөр болсон байна. Эдийн шинжилгээ авъя гэж хэлдэг хортовтор болсон. Би өнөөдөр Кимэжийн ахлагчдад хийсэн байгаа. Маа зүгээр энэ газар нүүд тэгээ би 20 онд сүүлээ энэ газар нүүдгснээс хойш миний нөхцөл байдал маш бардамналт байсан байна гэдгийг олж харсан байгаа. Тэгээ тэрнээс өмнө болохоор 20 оноос өмнөх юм бол би маш их хариуцсаар дүүрэгдсэн нэг юм байсан. Тэгээ ийшээ нүүжснээс хойш цуглаан ч гэсэн тэгэлээ томлоод шинжлэгдсэн учраас би ч гэсэндээ өөрөө шинжлэгдсэн тэр мөрөглийг өргөдөө номлолыг тавих хэрэгтэй байгаад байдаг. Тэгээд 2020 оноос өмнө бузар морин сүнсний тэмцэл маш хийж ирсэн бол 20 оноос хойш энэ цагт ийшээ нүүж ирснээр төрсэн болохоор тэр миний тэр үг маань болохоор 3.1 дахин багассан байгаа тэр тэмцлийн үг маань. Тэр 3.1-ийг би багасгасан болгонгууд миний бие зүрх сэтгэлд ч гэсэн яг тэр хэмжээгээр одоо эргэлтийн мөчүүд бас ирсэн. Тэгээ би тэр хатагчтай хэлсэн байгаа. Би энэ зүйлийг битсэн. Өөрийгөө олж харсан гэсэн. Есүс бол Христ. Та дахиад эхлэхийг өрөөж байна. Бидний бие зүрх сэтгэлд аль хэдийн та бүхний бие зүрх сэтгэл үхээр Бурхны хүүхэд болгоод амьдрахад болгоод байхад тэгэхээр та бүхэн Бурхны хүүхэд болохгүй байгаа шаналж амьдарч байгаа тэр амьдрал яагаад тэрвэ гэхэлэр та нарын үндсэн тэр бузар морин сүнс үндсэн тэр гим нүгэлд хүлээтэй байгаа учраас тэр энээс илүүгээр одоо тэрнгээр жоохон бүдгэрэх шаналлах хэрэггүй та бүхэн Христийн нэрээр үндсэн асуудлыг Иесус Христийн нэрээр нураан дарцгаая. Тэгвэл Иесус Христийн хамгийн түрүүж хийсэн үг нь юу вэ гэсэн мэд бид нар сонссон дэр зүйл өгүүлсэн бол би та бүхэнтэй хамт байх болно гэж хэлж байна. Чи өөртөө сайн мэдээг тараа, бузар морин сүнсийг хөөн зайлуулдаг тэр эрх мэдлийг хэрэглээ гэж. Тийм болохоор бүгдээрээ хамт өөрийнхөө биед ч гэсэндээ дахиад нэг удаа сайн мэдээг сийлэх хэрэгтэй байна гэсэн бодол төрсөн байна. Бардам болсон өөрийгөө нэг 5 жилийн хугацаанд намайг хүлээж өгсөн учраас намайг уучлаарай, бас мөн баярлалаа. Өвчин бодвол өвчнийг сүгдэд ялах тусам толгой дээшилдэг бол би одоо тэр зүйлээд ялах тусам одоо толгой дээшлэж байна. Тийм биш, та бүхний өмнө одоо бүхийж амьдрах болно. За тэгэхээр нарны цэцэг бол нарны гэрэл тойр наран цэцэг бол өөрхөн үе ирэхэд бол тэр цаг үеэд харцуулж дээшээ бүхийж доошоо
дээшээ гидэж доошоо бүх хийдэг байгаа. Тэгэхээр би энэ зүйлээс одоо гэрчлэн одоо цаг нь болоогүй байхад хажууд тишээ харж ирсэн юм зүйл байна. Би маш их ухаарсан байгаа. Тэгээ би одоо яавал би Есүсийн хайр чуулганы одоо итгэгчид маань Бурхан тэр Есүс Христийн цусаар дамжуулаад энэ цуглаан дотор явуулсан байхад нэг хүн ч гэсэндээ дарслахгүй одоо энэ хариулт дотор аваад энэ дэлхийн сайн мэдээний энэ аялал донд хамт байхад миний хүсэл зориг байсан байгаа. Гэхдээ бузар морийн сүнс болохоор намайг хөдлөгж, бардам нэгэн болгож, алга болгож, бардам нэгэн болгосон байгаа тэр зүйлийг би харсан. Тийм учраас тэр сул дорой тэр зүйлийг засаж байдаг бузар Иесус Христийн чадлыг өгдөг тэр Иесус Христэд бид нар хийзээд хамаагүй бид нар дахиж эхлэж чаддаг байгаа гэсэн тэр одоо цул бүх хэлцүүд бидний дотор байж ах бат итгэлтэй оршиж байх нь чухал. Хизээж бид нар ихэд бэлэн байх ёстой. Та бүхэн Матайгийн 12:28 дээр та бүхэн байнга ариун сүнсний дүрэлтэнд хамт байгаарай. Сүнслэг тэмцэл хийх юм бол тэмцэл хийсэн хэмжээгээр та нар ариун сүнслэг тэмцэл маань хийсэн чигээрээ та бүхний тэр сүнс чинь хүчрэг болж Бурхны тэр ажилд нийлдэг байна. Энэ дэлхийн ертөнц аажмаар хэцүү болж байна. За тэгэх юм бол дэвшилтэд техник шинжлэх ухаан маань дээд зэрэгтэй хүрсэн гэсэн үг. Тэгэхээр энээс дээшээ гэдийнхэн байхгүй. За тэгэхээр хамгийн дээд шатанда шинжлэх ухаанууд хөгжөөд эхлээд байна, хөгжиж байна гэсэн үг юм. Тэгэхээр энэгээр дамжуулаад маш сонин үзэгдлүүд, маш сонин зүйлүүдийг бий болсоор байна. Нийгэмд хөрвүүлэн байгаа орчин маань устдаж байна. Байгаль тэнцвэрээ алдагдаж байна. Маш хурцлагдсан асуудал болж байна. Тэгээд Австрал бол өдрөөр шүү дээ, тийм ээ. Үдээс хойш 12 цаг 40 минутанд бүр өдрийн цагаар хав харанхуй болоод гин тэхэн усан салхилаад том моднууд хийсэн үндснээсээ мултарч тэр авто замуудыг дарсан байгаа. Тэр жижиг машинууд ч гэсэндээ тэр маш их салхинд одоо хөдөлж байгаа тийм бичлэгүүд ч гэсэн гарсан тийм ээ. Тэр ийм сонин харанхуун тэр зүйлүүд энэ дэлхийн ертөнцид тэнд болж байна. Тэгэхээр бид нар энэ үед сүнслэг асуудлууд хүмүүсийн дотор маш их хурцлагдмал маш их ихсэж байгаа энэ үед энд би нүдэн нээсэн байгаа. Энэ гамшигтай байгаа энэ ертөнц дотор бид нар аюулгүй байдлаар байхгүй одоо арга хэмжээ авч чадахгүй байгаа учраас энэ зөвхөн одоо зөвхт нэгэн л хамт байх юм байна гэж байна. Би үнэхээр сул дорой дутуучид тагталтаач гэсэндээ бид нэр тогтмол цагсын залбирал болон тэр залбирлаар дамжуулж та бүхнийг аврах болно гэж хэлж байгаа юм. Тэгэхээр бид нар энэ бүхэнд залбирлаар бэлэн байх хэрэгтэй юм. Залбирлаар би бүхэндээс хамгаалах хэрэгтэй юм гэдэг ойлгосон. Та нар хаач байсан хамаагүй та нар үүрээр та нар цэрүүлгээ тавиад мөрөглийн одоо онлайнаар мөрөгл номлоо сонсч болно шүү дээ, тийм ээ. Тэгэхээр та бүхэн номлоо маш их сонсох хэрэгтэй. Тэгээ манай ийм янсаг пастрын одоо өөрийн залбирлын дамжуулж байгаа номлоор дамжуулаад миний нулимс хэд хэдэн удаа гэсэн зөндөө гарсан байгаа. Тэгээ манай одоо энэ дадлагчид одоо пасторууд байгаа. Миний цорын ганц одоо мэдлдэг одоо хүндэлдэг хүн маань болохоор ийм янсаг пастор байгаа. Тэгэхээр энэ хүнд юу гэсэн үг вэ? Энэ болохоор Бурхны зүрх сэтгэлтэй хүн.
Манай Ким Согжийн пастор авдах юм бол аль хэдийн гайхамшигтай бурхны хүчийг одоо авсан нэг юм тийм ээ. Манай Ким Согжийн пастортай уулзах юм бол тэр хүн хайрладаг ба. Тэгээд түүнийг хадаа алдсан хүн байхгүй шүү дээ. Манай Иесусийн хайр чуулганы одоо үйлчлдэг хүмүүс мөн үнэхээр хайрыг хайртав. Тэгээд цуглаанаас гараагүй гэдэг амтан байдгүй. Манайд сэтгэгчд болохоор ерөнхийдөө маш сүнслэг тэмцэг маш сайн хийдэг бас сатан бодром орой сүнстэй тэмцдэг маш сайн тэмцлэг хийдэг учраас пастор тааж гисэн дэм нартай байдаг. Бид нар илүүгээр яавал бурхны ажил хийхгүй байх вэ гэдэг биш. Яавал бид нар бурхны ажил хийх вэ гэсэн ийм бодолтой байдаг учраас манайд цуглааны үйлчлэгчдэд би үнэхээр бахархдаг аа. Тэгэхээр сүнсэн дотроо бузар морин сүнстэй нэгэн болохоор нэг байгаа хийдэг боддог юм бол яамд бурхны ажил хийж байхгүй гэдэг байгаа тийм. Бурхны ажлыг хийдэг. Тийм. Хүмүүсийн одоо хийж байгаа үзүүлэлт бүхэл айгүй мундаг сайн гэдэг. Бурхны ажлыг гэхээр хийдэг байгаа. Магадгүй өнөөдөр тийм хүн байвал өнөөдөр тэмдэглэгдсэн үгээр дамжуулан та бүхэн шийдвэрийг гаргаж шинжлэгдсэн түүх бий болоосоо гэж өрөөж байна. Өнөөдөр төв мэдлэлээр гарч байгаа тэр бузар морин сүнс бол 3 төрлийн сорилтыг хийсэн байгаа. 1-р Иохан 2-ын 16-аас 3 төрлийн сорилт ирсэн болоо. Сүнслэг махан биеийн тэмцэл энэ дэлхийн сайрхал гэсэн энэ 3 төрлөөр өргөтөлж явсан, сорилж явсан. Тэгэхээр бид нар өнөөдөр махан биеийн хэрэгцээгээр сүнслэг зүйлийг авахын тулд гэж тэр сүнслэг тэр мэдрэмжийг хөндөж байгаа тийм ээ. Бурхны хүүхэд эцэн бахад чи Бурхны хүүхдэд чи өсөж болно юм уу? Өсөж болох юм уу? Та нар цуглаанд яваад Бурханд мөргөл хөдөлгөөнийг өргөлөөд байхад тэр идэж уух зүйл дээр юм асуудалтай байж болно гэж юу? Тийм учраас тэр та бүхний тэр оюун ухаан дотор тэр орж ирж байгаа тийм ээ. Тэгээ Есүс Христ болохоор ариун сүнсээр дүүрэн байсан учраас тэр юу гэж хэлсэн бэлээ? Хүн бол сүнслэг оршихуй шүү дээ хөөе. Хөөе навш минь гэж хэлж байгаа тийм ээ. Тэгэхээр Есүс бол уурсан гэдэг дээр энэ цөмөчлөөр гараад байгаа. Уур хэлэн хүн бол зүгээр талах хідэл амьдардаг хүн биш. Махан биеэр амьдарч биш. Амьд орших Бурхны үгийг дагж явдаг хийсэн тэр бүх хил зүйлээр хооллогдог тэр сүнслэг оршихуй юм гэж. Бурхны үгэнд дуулууртай байхад хэрэгтэй зүйлүүдийг Бурхны үгээс гарах юм бол хэрэггүй зүйлүүд дүрэгдэг байх юм бол Бурхны үгэнд дасагдсан Бурхны үгэнд дуулууртай нэг юм болохоор энэ газрыг эзлэх болно гэж байна. Тэр зүйлүүдийг эдэлдэг байгаа тэр баялагийг өнөөдрөөс ахуулаад та бүхэн Бурхны үгийг дуулууртай байж ариун сүнсний дүүргэлтийг авсан өдөр байгаасаа гэж байна. Тэгэхээр сүнслэг зүйлийг аваад явах гэдэг чинь тийм ээ махан биеийн зүйлээр дамжуулж тийм учраас махан биеийн тэр хэрэгтэй зүйлүүдийг хөдөлгөж сүнслэг зүйлийг авч явах гэдэг тийм энэ сорилтууд бол Бурхан алижэний өөрийн хүүхдийг энэ газар ч явуулсан байгаа. Тэгээд зогломаа тэр цусаар дамжуулаад та бүхэнд мөнхийн тэр өв залгамжлагч болгож Бурхны хүүхэд болгон ариун сүнсээр удирдах тэр зүйлийг өгсөн байдал.
Тэгмэд бид нар юу идэх вэ, юу уух вэ, юу өмсөх вэ гэсэн ийм бусад үндэстнүүдийг битгий амьдраачаа гэж хэлж энэ зүйлүүдийг хаяа. 하나님의 말씀에 순복하며 Бурхны үгэнд 하지 못하게 дуулууртай 말씀을 따라가지 못하게 дуулуургүй байх юм бол дуулууртай байх байгаагаад тэр бузар морийн сүнсийг та бүхэн устгаараа гэж хүсэж байна. 그리하면 잠시 피하고 또 온다. 그게 은혜다. 이걸 오늘 예수님이 우리에게 깨우쳤다. 오늘 빼앗기지 않기를 축복합니다. Бүх зүйлээ та нар битээ булаалгаараа гэхийг өрөөж байна. Тэгэхээр бид нэр хамгийн гол нь эзний үгийн мөрөглийг бас бид нар булаалгах ёсгүй шүү. 저하고 이제 목사님들이 함께 오랫동안 생활을 한 목사님들은 항상 제가 침대 머리에다가 제 핸드폰 제 메시지 Тэг би өөр яадаг болох юм бол өөрийнхөө хийсэн номлоод гэсэн өөрөө сонсдог. Пастор болохоор гайхаад байдаг. Ямар ч пастор гэхэлэр өөрийнхөө номлыг сонсоод энийгээ л уйлаад байд юм бэ лээ. Намайг галзуу гэдэг дгөөсөн бэлээ. Тэгэх юм бол бид нар Есүсийн өмнө Есүсээ галзуурч иж бид нар хоол идэж штэ. Та нар галзуурахгүй гэж байгаа учраас Есүс Христээр цангахгүй байгаа учраас танаас асуудал ирж байгаа. Та нар ариун сүнсээр дүүрэн бэж иж Есүс бол галзуурсан байна гэж харагдаж байна, тийм ээ. Бид нар галзуурч иж итгэдэг. 미치지도 않는 사람은 Галзуураагүй байж л юу идэх вэ, юу уух вэ, юу өмсөх вэ гэсэн энэ зөрчил донд байдаг, тийм ээ. Тэгвэл галзуу хүмүүсийн бол нэг л зүйлийг боддог. 영적인 것을 빼앗아가려고 Сүнслэг зүйлүүдийг биднээс булаагдах гадаа учраас бузар тийм учраас махан биеийн зүйл битгий сорилтонд ороороо гэсэн тэр зүйлүүдийг та нар толгойн дотор ч орхол юм бол та нар зүгээр инээгээл явна. Тэгэхээр та нар галзуу хүмүүс зүгээр ингээл гуйдгарлал явж байгаа хүмүүсийг харсан галзуу хүмүүс бүгд энийг явж идэг шүү дээ. 저와 여러분이 Өнөөдрөөс ахуулаад та болон бид бүхэн тэг Христээр галзуурсан болцгоё. Сатандаа сүнслэг тэмцлэг хийгээд хамгийн сэтгэл тантам христчний болж та бүхэн 그런 신호가 오기를 тийм дохио ирэхийг өрөөж байна. 너는 하나님의 아들이기 Чи бол Бурхны хүн өвөө учраас хэн болвол чи тэр чамаг тэр цуглаан дээрээс чамаг тэр цуглааны барилганд оройд ирж чамаг өсрөөд авах юм бол Бурхан чамаг хамгаалагч явуулаад чамаг барайл аваад чивчин үздэй. Та нар цуглааны орой дээр гарангуудаа доош явах юм бол чамаг тэнгэр ирснээр барайл чамаг барьж аваад чамаг авч хөөрөөл гэл энэ зүйл харах юм бол бүх ертөнцийн байгаа бүх үйлмс өө Есүс Христ чи ийм Бурхны хүүхэд юм байна. Ингээл Есүс Христ гэж чамд мөрөн шүтэх юм биш үү гэж сарж байгаа тийм ээ. Бурхны хүүхэд болж ирчээд юунд нь ингэж санал зовоод ийм амьдралаар амьдрдээ. Тэгэл чи намайг ингээл дагааж яв чи намайг дагааж яв гэж сайн мэдээ тараад хувийн тоглолтыг л ингээ яваад идэв. Бурхны хүүхэд гэж. Тэгэл энэ тэнд яваад одоо өвчтөө хүмүүс идгээгээл те. 머리둘 곳이 있게 되는데 네가 빈다면 Чи ингээл гэрэлтгэл юм бол те чамтай байгаа бүх хүмүүс чамайг харна штэ. Гэсэн ийм байдлаар сарж байгаа. Тэгэхэд л Христ юу гэсэн бэ гэхээр өөрснөө чи Бурхны хүүхэд болсон гэдэг тэр дэрх мэдлэр хөдлөд тоглож байхад тэнд ямар ч сорилтонд ороогүй тэнд бас тэнд эхлэхтэйгөө сорилтонд ороогүй. Энэ нэр алдар нэр хүндийнхэн дээр дамжуулж тэрийг одоо урагтж जैन тийм ээ. 1년만 다니고 3개월 정쓰기도 하면 먹을 것이 충분히 온다고 했는데도 불구하고 지금 내가 1년 됐다. Би Есүс хайр чуулган дээрээс та нэг жил болоод та нэр хамаагүй идэж ухамтай болно сайжна гэж яасан ааш новш нэг жил болчлоо ш гэхдээ ийм хандлагатай байж байлдгүй. Тэгэхээр яг энэ үдх юм бол бидний одоо хичээл зүтгэл гарч ирсэн бүхий л төр зүйлүүд байхгүй болдог. 그리고 자꾸만 신앙생활에 힘이 빠지게 되는 겁니다. Тэнгид байж бид нар өргөтөлтөнд орох юм бол бидний итгэлийн амьдрал хөдөлж эхэлдэг байгаа. 감정을 가지고 여러분이 그냥 폭발해 버리고
Тэгэх юм бол тэр сэтгэл хөдлөлүүдээр сэтгэл хөдлөж автаад тэнцэнээс бодлоо тесрэлт бий болоод илүү их зүй нөхцөл байдалд ордог. Тэгээ энэ болохоор бид нарын хилээд байгаа нөгөө нэг сонин хачин өвчин гэж яриад байгаа тийм ээ. Тэгээ бид нарын дотор их хүүхэд болсон эрх мэдлүүдийг өгсөн байсандаа та бүхэн ямар хин ч гэсэн та бүхний нэр алдрыг оролдох юм бол өргөдөх юм бол тэрэнд битгий өртөөрөө. 너는 가만히 있어라. 여호와 하나님은 나를 위하여 싸우신다. Чи зүгээр байж Яхва бурхан чамаар дамжнаа тэмцэх болно. Чиний өмнөөс тэмцэх болно гэж байгаа. 유혹의 소리에 뱀대가리를 깨뜨리면 여러분에게는 기적이 시작되는 것입니다. Эхлэл 3:15 бурхан хана бүхэндээ хамт байгаа учраас тэр могоон толгойг бэцэлнэ. Тэгэхээр энэ өргөдөлтүүдийг ирж байгаа тохиолдолд та бүхний өмнө амжилтууд ирэх болно. Одоо бузар морийн сүнсийн сорилтонд ингээд орохгүй чи намайг өргөтөөд ахын байхгүй чи зүгээр надтай хамт бурхны мөрөл хүндэтгэлийг өргөө бузар морийн сүнсээ гэж хэлж байгаа тийм ээ. Тэр өргөлтөнд орохгүй Есүс Христ тэр сорилтонд чи мөрөл хүндэтгэлийг өргөө гэж хэлж байгаа юм да. Чи мөрөл хүндэтгэлийг өргөх юм бол бүхий тэр зүйлийг бүх зүйлийг чамд өгнө. Энэ дэлхийн бүх зүйлийг чамд өгнө гэдэг чинь тийм үү. Бүгдийг аваад өгөх юм. Бүгдийг өгнө гэж та нар тэрнийг авангуудаа өгөхөд тамраа очих юм уу? Эсвэл өгөхгүй байгаа. Тэрнийг авахгүйгээр та бүхэн өдөр тутмын алхахыг идээд амьдрал дээр хамт байгаа мөнхийн өсрөө очих юм. Та надад хэлж чадахгүй шүү дээ. Тэгээ та нар өргөлтөнд орсон байна гэсэн үг юм аа. Энэ ертөнцийн энэ дэлхийг бүгднгийн өгөөд тэр байх гоц та бүхэн тэрг удирдах чадахгүй мэрэгүүхэн байхгүй учраас 100 м квадраттай байрыг зохицуулаад амьдарч чадах байгаа шүү тийм ээ. Яг элдэн далангуу ирэх юм бол 20 м квадраттай байр ч гэсэн дээрх юм. Тэгэх юм бол энэ дэлхийг аваад яах юм? Энэ дэлхийг аваад яах вэ тийм ээ? Минийх тэгвэл минийх штэ эн чинь тэгвэл миний нэр дээр байгаа штэ гэл ингээл өнгөрч дайлтансаа байгаа л та бүгэн цалга өвчтэй болно те. Бузар морьсод иймэрхүү байдлаар худал хуурмаар бид нарыг мэхэлдэг байгаа. Өөрөх нь биш үжиж бүх тэрх мэдлэг өгнө гэж ярьж байгаа юм. Газар өгнө. Тэгэх юм бол бузар морьсоос хуурам мэхлэгч гэж хэлдэг. Тийм учраас Есүс Христос тэр нөхдөд бол ууралт хэлэгнэж худалч нөхөр минь чи бурхны эмийг яагаад өөрийнхөө чамд өгнө гэж хэлээд байгаа юм те. Чи бурханд мөрөл хүндэтгэлийг өргөө гэж тэр сорилтонд хариулж байгаа. Чи бурханд мөрөл хүндэтгэлийг өргөө. Бурханд мөрөл хүндэтгэлийг өргөж чадахгүй бурхны эмийг тэгээ надад өгнө гинэ намайг мэхлэн гинэ мó залжин байна гэж өргөлтөнд хариулж байгаа тийм ээ. Бузар морин сүнс та бүхэнд энэ хэллийг хэрэглээд энэ яриагаар ярих юм бол та бүхний гэр бүл цэвэрлэгдэх болно. Та нарын бодол оюун санаа цэвэрлэгдэх болно. Та нарын хүүхдүүд найдвар төрөх болно. Найдвар бий болох болно. Өнөөдөр тэр ерөөл та бүхнийх байхыг ерөөж байна. Тийм учраас байн хүндэтгэл мөтгэл өрөө гэж юу гэсэн үг вэ гэх юм бол чи надад мөрөл хүндэтгэл өргөх юм бол зүгээр бай. Бидний мөрөлийг одоо буцааж авах чинь тийм ээ. Та бүхэн ертөнцийг авахын тулд тэрнээр дамжуулаад таны мөрөл хүндэтгэлийг авах чинь. Та нар үл итгэдэг хүмүүс сайн мэдээд харах чаа бол мөрөглийг алдаж болохгүй шүү тийм ээ. Тэгээ үл итгэдэг хүмүүс та бүхэн юу гэж вэ? Таны итгэж байсан өөрийнхөө нөхөр нь болох юм бол үл итгэж юм байсан. Амар 3 өдрөөр маш их бороо оржлаа. Цонтог аваад цуглаанд явах гэсэн чинь. Тэгвэл өнөө цуглаанд яваад орой хоол хамт идья гэж нөхөр нь. Тэгээ тэрний урд өдөр нь бузар морин сүнстэй тэмцээрэй гэсэн үгийг авсан байсан учраас нүглүү гарч энэ бузар морин сүнс чи энэ байсан юм шиг гэж байгаа юм те. Үгүй би цуглаанд байгаа явлаа гэж хэлж байгаа.
Тэгээд нөхөр нь за сайхан стейк, вайн захиачлаа хоёул хамтаа хоорондоо орж цуглаанд лугаа битгий яваа. Хоёул бороотой гам чи стейк, вайн уугаад хамт бай гэж. Цуглаан чи аваачихгүй гэсэн блээ зүгээр би бафтасан 100 явчих гэсэн чи бороо ингэж орж штэ чи явах юм уу юм бол за тэгвэл бол өөрөө мэдээж яв гэж хэлж байгаа. Тэгээ бороо зоонтохоо зүрлээ явж ирсэн чинь нөхөр нь шууд машинтайгаа ирж зогсон гутал яа хурдан суугаараа хоолны газар явъя гэж. Магадгүй тэр машинд суудсан байсан бол өөрийнхөө нөхөр нь мөнхөд үл итгэх байдлаар амьдрах ёстой байсан. Тэр өргөдөлтөйгүй байсан учраас тэр өргөлтөнд өргөсгдөөгүй байсан бол чи үнэхээр христчэн юм байна. Би ч гэсэндээ цуглаанд авъя гэд хамт цуглаанж басан баг. Өргөдөлтнээс гарсан учраас. Бозор морийн сүнс бол биднээс мөрөөлөх хүндэтгэлийг булаах гэж оролддог. Тэгэхээр өөрөө мөрөөлөх хүндэтгэлээ булаалгачаад би бурхны хүүхд гэж яваад иж болно гэж юу. Би бол бурхны өмнө мөрөөлөх хүндэтгэлийг өргөх ёстой. Чи надад бүх зүйлийг өгнө гэжсэн ч би бурхны өмнө мөрөөлөх хүндэтгэлийг өргөж би бурхнаас тэр хариултыг авах болно гэсэн ийм шийдвэр байх ёстой. Тэгвэл та нар мөрөөлөх хүндэтгэлийг булаалгана гэдэг нь бол амьдралынхаа туршид та бүхний төрх зөрчил донд амьдрах болно. Байнга тэр зөрчилтөнд донд амьдрах болно. Итгэлийн амьдралчинд тэр. Итгэлийн амьдралын донд зөрчилтүүд их болоод ирэх юм бол юу гэсэн үг юм бол бид нар хэрэгжиж байгаа арслан бид нарыг үнэхээр тэр яг залгихад бэлэн бол залгина гэсэн үг юм. Та бүхэн мөргөлийн өрөөлийг боловсруулах ийш тийшээ замбраагүй болох юм бол таны амьдралууд яах вэ? Үнэхээр тэр илрүүлж чадхааргүй тэр аимшигт өвчнөд нэрвдэх болно та нарын бие. Өнөөдөр Эхлэл 3:15 болсон бурхны өрөөл ивэлийг мэдэх юм бол яаж ингэж явах хэрэггүй гэдгийг бид нар огт мэдэх болно. Бид нар яаж ялж чадах вэ? Есүс Христ бозор морийн сүнсний ажлыг нураан унаасан учраас амен. Тэрний толгойг нь бяцгэсэлсэн гэдэг байна шүү дээ, тийм ээ. Тийм учраас тэр заавалчгүй нөхөн боловсрох та бүхнийг мэхлэн та нарыг зөрчлөлүүдээр дамжуулан та нарын итгэлийг алдуулах байдаг нөхөр юм. Тийм учраас Есүсээс дамжуулан бозор морийн сүнсний сатаны сорилтыг төгс ялсан учраас Есүс Христийг тэнгэр ишнэр хамгаалаа гэж гарч байгаа. Матай 4:11 дээр тэгж тэмдэглэгдсэн байна. Заавалчгүй тэр сорилтыг давж вэж тэр тэнгэр ишнэр хамгаалтанд авдаг. Сүнслэг тэмцэлдээр яасан тэр нэгэн болол тэнгэр ус газарт тэнгэрт хамгаалтыг авах болно. Өнөөдөр Лук 1:14 дээр дүгнэлт хийлээ. 4:1 дээр дүгнэлт хийлээ. Лукийн 4. За тэгэхээр энэ сүнслэг тэмцэлдээр заавал далд гарч явж байгаа хамгийн нэгдүгээр зүйл өгөх юм бол ариун сүнсээр дүүрэн байх ёстой гэсэн. Тэгэхээр одоос цахалаа та бүхэн юу хийх ёстой вэ? Сүнслэг оршихуй болол сүнслэг байх ёстой. Тийм учраас энэ сүнслэг орших нь өөрөө заавалчгүй одоо тэр бозор морийн сүнснүүд та нар мэддэггүй тэр зүйлүүдээр одоо ажиллаж идэг байна. Тийм учраас үл итгэл байдлууд ороод үл итгэл байдлууд бидэнд ирэх юм бол үргэлжлэлийн байдлууд бидэнд мэдэгдэх юм бол бидний биед тэр төршгүй тэр нүүн мэдэрдэг асуудлуудыг шийдвэрлэхгүй тэр асуудал өвчтүүд ороод ирэхэд бид нар яах вэ? Бид нар тийм учраас шүүж тохиолж байсандаа бид нар Есүс бол Христ гэсэн энэ нэрийг бид нарыг маш сайн ойлгох байх ёстой энэ сайн мэдээг. Энэ сайн мэдээг бид нар
заавалчгүй шинжилгээ дүгнэлтийг хийж өөр юм болгох ёстой. 예수가 그리스도라는 Тийм болвол тэр Есүс бол Христ гэсэн энэ нэрийг 특별하게 되는 것입니다. мэдснээрээ та бүхэн бузар морин сүнсний ажлыг унгааж чадна. Бузар морин сүнсний ажлыг унгаад чадахгүй бол Библиэлд юм тэмдэглэж байгаа. Бузар морин сүнс чамааг хаанчлах болно гэж. 세군세가 너희를 왕노로 타리. Эрх мэдэл чамааг хаанчлах болно. Гэм нүглийн эрх мэдэл чамааг хаанчлах болно гэж. Тийм учраас бид махан бэрийн бид хэцүү хүнд байдлыг мэдрэн туулж амьдарч идэг баг. Дандаа. Өнөөдөр дахиад сүнслэг тэмцлийг хийх тухай заргнуус болвол энэ бол тэр сүнслэг ариун сүнсээр дүүрсэн байсан энэ зүйлэн болвол энийг даван туулсан тэр тэмдэг байсан юм аа. 하나님이 주시겠다고 약속했기 때문에 정시기도 무시기도를 통하여 사탄과의 영적 싸움에서 승리하는 그리스도인이 되기를 축복합니다. За тэгэхээр өнөөдрийн хувьд энэ бүр сүнслэг ариун сүнсээр дүүрслэр байдлаар бид нар тогтсон залбирлаар дамжуулаад энэ сүнслэг тэмцэлд тэмцдэг ялдаг нэгэн байгаасаа гэж өрөөж байна. 성령 충만이었음을 다시 한번 우리들에게 확인시켜 주시고 성령 충만을 통하여 사탄과의 영적 싸움을 할 수 있는 그리스도인의 길을 걷게 하시니 감사합니다. Авралын үйлчлэлийн өмнөх Есүс Христийн тэр даван туусан тэр сүнслэг тэмцлээр даван туусан зүйл нь бол ариун сүнсээр дүүрсэн явдал байсан. Тэгэхээр энэ ариун сүнсээр бид нэр дүүрээд Бурхны өмнө залбирлаар хамт байж сүнслэг тэмцэлж ялдаг нэгэн байлгаж өгөөч. 불신앙이 생긴다라는 것을 알았고 순간순간 깜깜이 오고 순간순간 영적인 문제가 오고 순간순간 믿음이 떨어진다는 걸 알았사오니 이젠 성령 충만을 구하는 그리스도인이 되기를 Тийм энэ дэлхийд амьдарч байх хвцад итгэлийн амьдралын бидний амьдрал гэх юм бол тэр мөч бүрүүд эзэмний итгэл алдарч мөч бүрүүдэд бид нар айц үзд авч мөч бүрүүдэд бид нар товтлогоонд орж мөч бүрүүдэд бид нар эмх замраагаа байдалд орж байж байгаа энэ аюултай байдаг энэ үед бид нар үнэхээр эзэн таны ариун сүнсний дүүргэлтийг хүлээн авдаг байхад эзэн тавраа удирдах өгөөж таансаагаж байна. Энэ дэлхий дээр амьдарч байгаа боц Эхлэл 3:15 дээр байгаа Месиа Есүс Христийн тэр хүч чадлаар эрх мэдлэр бид нар бузар морин сүнснийг унах чаддаг эрх мэдэлтэй байлгаж өгөөж таансаагаж байна. Бид нар Христэд эзнээ байсан бас учраас Есүс Христийн хүн гэдгээр учраас бид нар Есүс Христийн хүч чадал бид нар байгаа гэдгийг бид нар өөрснөө шалгаж өөрсдөө тэрнгээ мэдрээд тэр нэрийг тунхаглаж тэр өгний хүч чадлыг хизээд чамаагүй байгаа газраасаа хэрэгэлдэг тэр итгэлийн цэргүүд байлгаж өгөөч. Тийм учраас Христтэй хамт нэгдсэн нэгнийхээ хувьд Христтэй хамт эдэлдэг нэгэн байлгаж өгөрөө. Үл итгэлийн наадыг хизээж өөрчилж чаддаг сүнслэг шинжилэлт эхлүүлж өгөөд өмнөх хүнийхээ бие организмыг орхиод Христийн дотор шинэ бүтээл болон өдөр болгон өөрчлөгдөж чаддаг Христэн байлгаж өгөөч. Глобалчлагдсан энэ үед медианы сайн мэдээг биднэрт зөвшөөрж өгсөн учраас бузар морин сүнсний үйлдэлүүдийг дургаж угаад хариултуудыг авсан тэр ачуудыг өгөөд олон хүмүүст мэдүүлж өгч бидний сүнсийг сэрэж өгөөч. Одоо ариун сүнсний дүүргэлтээр бидний амьдралд даван туулж давж гардагдгийг мэдсэн учраас бузар морин сүнстэй сүнсний тэмцлийг хийхэд бид энэ 7 өдрийн туршид бид энэ зүйлүүдийг хариултыг аваад Есүс амьд байгаа Есүс Христийг мэдрүүлж өгөрөө. Өнөөдөр сул дорой байгаа бинд бүхсэлдэр өөрөө мэдэхгүй байгаа нэрэнч мэдэхгүй энэ бузар модон аимшигт өвчтүүд бидрийг зорин ирж байгаа үечлэл бидний зүрх сэтгэл дотроо бидний бие сэтгэл дотор байгаа бузар морийн тэр сүнсний хүлээсийг тайлж чадхад тэр Есүс Христийн эрх мэдлийг хэрэгжилж чаддаг, ашиглаж чаддаг итгэлийг та биднээс зөвшөөрж өгөрөө.
Бурхны хүү болсон Есүс Христийн тэр загалмаа тэрний хайраар бид нар цусыг урсгаж биднэрт өгсөн тэр Христийн тэр хүч чадлыг зүр сэтгэлийнхаа дахад өөрөө хүүхэд бүх зүйлээрээ одоо тэр Есүс бол Христийн хүүхэд болсон гэсэн тэр их зүйлийг эдлэж чаддаг байхад хамт байгаач. Есүс Христийн нэрээр залбирч байна. Аамен.